Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруусал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Соёлын гавьяа зүтгэлтэн Авидын шар толгой. Хээрийн нохой. Галт тэрэгний намун дөлгөн явдалд аягтай цай үл мэдэг цалгин. Сонгоны цаана уужим тал газар тэнгэрийн хаяарав алсран урсах мэт өнгөрнө. Нацггүй бид хоёр замын уртад санамсаргүй уулзалдаж удаан хуучлаа. Цагта улсын анчин нацаг гэж ангийн тэнгэртээ ир явсансан. Хойр дуулзаагүй гэлгүй одоо харвал нас сүдэртэн дарагдаж биеийн чалган хөсөг хөдлөгжээ гэмээр харагд. Тэр галан буурсан нүдээр алсыг ширтэн гунигтай явснаа гэнэт. Хэдэн малчи доосох нэ. Хээрийн нохой олширчүү гэлээ. Би гайхсангүй зайлвал эрийг нас дарна гэдэг үйлийн хорвоо юм чин чон нохой элбэгшиж угаад сэтгэл зовниж явдаг нь харахгүй биз. Одоо чин сумын хэмжээгээр төчнөөн чон авлаа гэхээсээ улсын хэмжээгээр хоногт 2-оос доошгүй хүний аим хохирлоо гэх болсон юм шиг дээ. Гэхээс гол руу хүй төргөв. Нацаг ёжтойгоор инээх айдснаа. Мо өвгөн ах чинь эмчлөө жижигрээд хөл газар хөрөхгүй шахан баяр хөөр харих гэж явна. Ачтай эмчнэрийн буйнаар нутаг усныхаа бараг харах хувьтай байжээ. Гээд хоолон зангирснаа унтарсан тамхиан асааж анхны цас орсон өглөө юмдаг. Аваа толгойд гарч туулай мөрж гисэн хармаар санагдаад хөх толгоон хаданд гарч дэмийлж аалсуулаа. Элэгдэж үхмээр жавартаа хийлхүү. Энэ муу нүдгэж нулимсэн цэлгэрээд салхиуд харддаг юм биш. Насны танигтад энэ ойр гавын чоныг бараг бий л дуусгаж дээ. Өтөл насандаа нүгэл буйныг зааглах цаг минь ирчээд байхад бурхан минь би бас юу бодож энэ цуун хүнч насахаар хийж явснаа л их яримтгай болдго юм шиг. Ээж санаа ширтсуулаа. Гашуун булгийн зэгсэнд бод бололтой хэдэн юм таралзав. Хараад байх нэ тэмээн. Багцуул тэмээн нэг ямар хошуураад нэг л бишээ гэд яг л гашууны говь олж харгуу гэлтэй нүдэн сэргээд ирснэ. Чон тэмээг яаж барьдгийг чи мэдхүү гэлээ. Намайг үг хэлэх завдалгүй ярианда хал ганцтай төвөд суугаад чон гэвч түүнд чин байглаас заяасан зогцолч гэхүү нэг юм байдгийг. Хараатан адуус ажилдаж өөрийн гарын шин зам ёсоо дагдаг өөрийн ухаан бас гэж ивэ. Гэхдээ чон бодыг нэгээс илүү унгаах нь ховор. Чи эргэлзээд байна да. Гээд тохуурхалтай гихч чанга инээснэ. Тэмээ барих гэж байгаа чон тэгтлээ хуйлруулж илдэхгүй. Дэрэгдэн голилзож очоод өмнө нь эрг хав шиг савж унаад элдвэр тарваадна. Хүн тэмээ хоёр хүүр сэгнэсэн амьтга үргэмтгий гэдэг хэрний тэмээ уулаас ууяхан сэтгэлтэй бодит цөл хамтын учраас дас жалмаархан амархан. Тэр дундаа бага насны тэмээд их сонёч. Түүний аяглахыг дагаж ойртон. Ойрдох тусам чон хэвтрээ олон дахин сольж сүргээс захлана. Дахиад л эрг хав шиг эргэлэндэ. Бүр дээшээ харжгаад хойд хоёр хөлийнхэн хоорондор сүүлээрэн даллан даялан шаргана. Түүнд нь тэмээний саньжсан хөдөлдөг юм уу, эгдүү нүрдэг юм уу, үнэрлэх гэж улам ойртон. Гэхдээ тэгээд дасгаж байгаад нэг тонгоогт нь багал зуурд нь гинэт ноцоод хадарч орхиндоо. Тэмээ тийм авраг сүрлэг амтан байдлаа дуун үйл сарнтал ганцхан цуурайлаад уул хад шиг норж ирэндээ. Хөөр хиймнэ гэж гээд бодлогошроо. Тэгэд
Өнөө гашууны говьд юу боллоо гэж би тэсэлгүй асуулаа. Тийм. Мориныхон хар гурдаар дээрээс нь буучглаа. Тэнгэр минь чи юу олсон гэж санана. Гэхдээ яа харахгүй чонын явдал харагдаад байсан юм. 10-аад тэмээ алаад арьсанд нь ширлээд бэлчгсэн байх инга. Ботго торм голдуу цөөх юм тэр үгэндээ хоргодож зогсно. Ханан ширээ бөгтөө сайхан улаан хүрэн ат бутнаас уяатай газара элээтэл эргэлдэж байна. Зураг хуарын юм шиг сайхан амт. Хамар самсаан сардалцсан мэлмэрсэн тонголог нүднээс нь нүлмэс бөмбөрөөл харахад байдгаа хүнд ярихад хэцүү шүү. Одын махыг ширэлдэг чон гэж юу байх вэ? Энч нэг биш боллоо. Антиг хүн дуулгая. Өнөө атыг тавьж хөөй. Тамга тэмдгийг нь харъя гэд. Мориноосоо буун харяан очлоо. Ангөр надтай хамт өдөлж яваа мó өгшин борлог морим адуунаас сая барьж авсан хангал эмнэг шиг гөлөм дэвс дэрдэл хуухран догширч 10 өрөөр дайрад болдоггүй. Тэгтэл би өндөр шиг болж буун дуу тас хийлээ. Тэгээд цаашаа юу болсныг юу мэдэхгүй. Хожим дуулахна хөршиг нь гадагшаа харуулсан нойтон ширэнд намайг боогод танд нь хайжгсан байсан гинлээ. Гэд чимээгүй боллоо. Надад хэлэх үг олцсонгүй. Хэдэн малч дуусах нэ гэсэн нацггүйн ярьсныг санахаас газраа илээж тэлүүлсэн өнөөх ханан ширээ хүрэн ат бэлчээртэй ширлүүлсэн ижил сүргээ өгүүлэн хоргодох ботго тормны гайхшрал хээрийн нохой цүм харагдаад болж өгдөггүй. Алт тэрэгний цонхны цаана уужим тал газар тэнгэрийн хаяа руу урсах мэд алсран өнгөрөн.